хаашаа цаашаа хөдөлгөөн үргэлж ирж байгаа та бүхэндээ дараагийн ярилцлага хүргэх гэж байна. Энэ бол аутизмтай хүүхдүүдийн боловсролын тухай ярилцлага юм аа. За студид маань 55 дугаар тусгай дунд сургуулийн бага ангийн багш Болормаа Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал Алтан гэрэл нар хүрэлцээр байна. Та бүхэнд оройн төргий. За баярлалаа. Би асуулт асуухаас өмнө энэ номыг уншиж суулаа л да. Энэ дээр аутизм гэдэг нь хүний харилцах нийгэмшиг чадварт нөлөөлдөг эмгэг бөгөөд аутизмтай хүний одоо харилцах арга танин мэдгүй сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, мэдрэхүй зэрэг нь жирийн хүнийхээс одоо ялгаатай байдаг. Энэ онцлог нь аутизмтай одоо хүний хүмүүс хоорондын харилцаанд ороход нь саад болдог, бэрхшээл учруулдаг гэж хэлээд байна. Тэгэхээр үзэгчид маань яг аутизм гэж яг юу хэлээд байна вэ? Ямар өвчин юм бэ гэж бас мэдхийг хүсэж магадгүй. Тэгэхээр энэ тухаас товч хэлж хүнээс түрүүний бас битүүрийн яриадсан нөгөө Оскарын 6 шагнал урьдсан Forrest Gump одоо яг тэрний төлөөлөл энэ өвчний төлөөлөл гэдэг юм уу илэрхийлэл мөн үү бас биш үү тийм. За ерөнхийдөө аутизм гэж сая бас өвчин гэж яриад байна л да. Аутизм бол өвчин биш юм. Тийм өвчин биш юм гэдгийг бол нэгдүгээр бас цааварлах хэрэгтэй. Энэ бол ерөөс эмгэг. Өвчин бол эм уугаад харалгаа хийгээд одоо болохгүй газар нь аваа ичих юм уу гэдэг чинь тийм. Энэ болохоор өвчин биш үү? Эмгэг гэдгийг нэгдүгээр цааварлах хэрэгтэй. Жохом юунаас үүдэлтэй шалтгаан нь бол одоогор шинжлэх ухааны нэггүй. Янз бүрийн хүчин зүйлүүдийг ярьдаг агарын бохирдол, гений өөрчлөлт, вакцин гэл янз бүрийн зүйлүүдийг хэлж байгаа. Тэгэхдээ жоохон аль нь яг илүү одоо энэ нөлөөлж байгаа вэ гэдгийг бол одоохондоо шинжлэх ухаан тогтоогоогүй байна. Ерөнхийдөө аутизм бол эмгэг ямар эмгэг вэ гэхээр одоо зан харилцааны болон одоо нэгсэндээ харилцах нийгэмшиг чадварын эмгэг байгаад байгаа. Тэр ном дээр тийм байсан шиг. Нэгсэндээ бид нэр жирийн ингээ хүмүүстэй харилцааны хэрэгсэл гэдэг чинь хэл ярианаас гадна тохио цангаа, үйл хөдлөлтэй нөгөө биеийн хэл шоо нийгмийн хэв дэг журам гэлтэй маш олон хүчин зүйлүүдээс харилцаа үүсдэг шүү дээ. Гэтэл энэ талаараа аутизмтай хүүхдүүд маань тутамг байдаг. Төрөлхийн тийм. Тэгээ хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд маш олон байдаг. Ялангуяа нийт одоо аутизмтай гэж онцлогдсон хүүхдийн 30 орчим хувь нь бол ярьдаггүй, бүр огт хэлд орохгүй ч байх тохиолдол байдаг. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө нэгдүгээр бас аутизм маань өвчин биш эмгэг гэдгийг масаа ойлгоод Gump бол яриад Google гэдэг шүү дээ. Тийм. Гэхдээ яг Forrest Gump гэх кинон дээр болохоор яг аутизмын нэг бас л төрөлхүүл яг ийм гэж бас хэлдэг. Forrest Gump-тай адилхан бүх хүн аутизм одоо бүгд аутизмтай хүмүүс Forrest Gump-тай адилхан ч гэдэг юм эсвэл морьтой жал гэдэг бас нэг байдаг тийм. Ингэж бас бодож болохгүй. Одоо аутизмтай 10 хүн байлаа гэхэд 10-аар өөр л яадаг. Тийм учраас яг ижилхэн тийм байт юм аа гэж хэлж бас хэцүү. Тийм. Одоо ингээд маш сайн ярьдаг хүүхдүүд эднэр байдаг л да. Тэр нь болохоор Asperger гэж онцлогд явдаг. Тэгэхдээ Asperger-тэй хүүхдүүд харилцааны яриа хэл яриа байгаад байгаа мөртлөө яг харилцах одоо нийгмийн дэг журамч гэдэг юм уу те одоо дохио зангаа үйл хөдлөлийн тэр өөрөө бие авч явах талаар бас л дутмагчтай байдаг. Аутизмтай хүүхдүүд ер нь хаана боловсрол эзэмших вэ? За одоогор бол манай Монголын хэмжээнд аутизмтай хүүхдүүд ерөөхдөө тусгай сургуулийнхаа хэмжээнд боловсрол эзэмшиж байгаа гэж бид нар бол үзэж байгаа. Гэхдээ яг ерөнхий боловсролын сургуульд бол байдаг байх. Тэрийг бол бид нар яг тэр факторыг судалж тэгж үзэж байгаагүй. Гэхдээ ерөнхийдөө бол манай сургуулийн хэмжээнд бол аутизмтай хүүхдүүд сүүлийн үед бол нэлээд их ихсэж байгаа. Анх одоо бид нар нөгөө тэр шинж тэмдгийг тодорхойлт мэдэхгүй байсан учраас нөгөө тэр хүүхдийн онцлогийг мэдэхгүй учраас одоо шизофрентэй ч гэдэг юм уу тий оюуны одоо хөгжлийн бэрхшээлт тэр утгаараа бид нар өөрсдөө ойлгодог байсан. Одоо бол шал өөр бидний ойлгох шал өөр болж байгаа байхгүй юу? Сүүлийн 2 жилээс бол нэлээд их ойлголттой болж ирж байгаа. Тэгээд энэ нь бол юутай холбоотой гэхээр аутизмын холбоо бол их маш их ажил хийж байгаа учраас биднэрт одоо их одоо ажиллахад их тус төхөн болж байгаа. Тэгээд одоо бодохдоо л одоо би бол бараг 5 жилийн өмнө манай ангид нэг хүүхдээсэн. Тэр хүүхдийг бол тухайн үед яг ямар ийм эмгэгтэй бол мэдэхгүй байтал одоо бол тэр хүүхд маань бол аутизмтай хүүхдээсэн байна. Тэгээд одооноос ер нь одоо би 2 дугаар ангитай. Тэгээд манай ангид 2 аутизмтай хүүхд ерөөхдөө тодорхойлогдоод ирсэн. Тэр 2 хүүхд маань бол одоо хоёулаа нь аутистик талдаа хэл яриа болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд нөгөө нийгэмшгийн бас бэрхшээлтэй. Зан төлөвийн жирийн зөв хүүхдүүд. Хүүхэд бол бүх хүүхэд сурч боловсрах эрхтэй. Тэрийг бас хангаж өгөх ёстой тийм ээ. Гэтэл би одоо аутизмтай хүүхдүүд одоо жишээ нь таны ингээд 2 хүүхэд байдаг гэдээ ярьж чинь тусгай сургууль гэдгийн одоо учир нь бас юу юм? Тусгай одоо яг одоо
өөр бусад одоо эмгэгтэй хүүхдүүдтэй хамт сурдаг л гэж би ойлгож байна л да. Тэгэхээр тусдаа одоо аутизмтай хүүхдүүдэд зориулсан анги гэж бас байх боломж өгт юм болов. Ер нь бол тийм боломж байж болно. Гэхдээ манай Монголын хэмжээнд бол ер нь бол тийм тусгай анги танхимраас байхгүй. Харин ерөнхийдөө бол цаашдаа бол манай сургуулийн ихтийн бодлого бол ер нь бол аутизмтай хүүхдэд ажиллах тийм тусгай зорилтын орчин бий болгох, анги танхим бий болгохыг бол зорж байгаа.